Хөгшин чон уйлсан нь. Зуны дунд сарын 15-наа үдшийн сар өвлийнхтэй яахан адил байдгсан билээ. Нар жаргахаас аль хэдийн гараад үдшийн цагаан гэгээ тасрах үед бараг тэнгэрийн оронд хадан манхааж байдаг бусуу. Сүүн цагаан гэрэлд нь өв сургамал, навч цэцэг, уул толгод, дов сондуул, цүм бараан сүдрээ, баруун хош хаян нам гүм нойрсдогсон. Одоо би ийм нэгэн цаг үеэс эхлэн өгүүлэх зүйлдээ оръё. Уг газрын байдал хангаа говийн зааг нам дор газар бөгөөд тэр дунд дулаан хайрхан хэмэх 3 хэсэг огцом оргилтой уул өмнөө байгаа тархтын тал гэгчийг нам тайвнаар ширтэх мэт бараагнан сүндэрлэнэ. Уг нь энэ уул төдий том биш боловч өвөл хаврын цагийн хатууд адуу малыг нүмердүүлэн бараадуулахад таатай байдаг тул дулаан гэж нэрлээд зогссонгүй хайрхан гэдэг хүндэт цол өргөн алдаршуулсан ажээ. Гэтэл бас дулаан хайрхны дунд хориглын баруун гингэрт дээрээ үй түмэнд жилийн турш хурц нарнаа шарагдан илэгдэж хөрөн өнгөтэй болсон хідэн том хаттай нэгэн сүрхий ганг байдгийг мөн нутгийнхан андахгүйгээр барахгүй баг балчир насандаа ишиг хургасаан дээр нь эрхлэн тоглож байгаагүй хүн ховор юм. Гэвч эдгээр хаттын нэгний доор байдаг харанхуй хөндийн мухарт нэг чон байрлаад хэдэн жил болж байгааг хэн ч мэддэггүй байлаа. Үнэн дээр тэр чон маш хашир, дээрээ ишиг хураг майлалтанд тонгочин тоглоход эдхийг ботхоосоо илүү "За, энэ ч яам ээ" гэж бодон уг мухартаа шигдэх бөгөөд ер нь ан эргүүлэхдээ хажуу хавиргаа хадрахыг цээрлэх тул тэртээ өмнөх тархтын талыг гүвээ гатлан жирэмний нуруу, даравгай, могой, дагналтайн дэрс зэрэг газруудад хүрдэг байлаа. Хоошоо гэвэл шавартай дөрвөлж салхит хад гэгчийг өнгөрөн үйзэн хүрэн арвайн тал үлзийт өндөр хүрнэ. Төрж өссөн нутаг нь гэвэл энэ дулаан хайрхан мөн. Анх төрөхдөө ар бэлтэн төрөв. Эдэр залуудаа игц завчим ирмэгтэн орогноод эцсийн 3 жил арга буюу авирах хөлийн чадалд оройтсон учир өвөр ингэрт нь хорогдох болжээ. Ир чадал барагдахын сацуугаар илч дулааны амьсгал хүрсэн чигтээхэн. Өнгөрсөн өвлийн хүйтнийг арай чарай давсан бөгөөд одоо эд зуны халуун байвч эрт цагийн байдлаар хил гарган айхлуулах халууныг үдсэнгүй. Гагцхүү өнөөдөр үдээс хойш ашгүй нэг бие тавигдан халуун болсон боловч агаар хүндрэн бөхчөмдөж унтаж амрахт нь багахгүй саад болсон байлаа. Энэ чухам юуны тохио болохыг мань хөгшин өөрийн биеэр олонтой үзэн шалгаруулсан туршлагаараа тааварлах ажээ. Үдшийн цагаан гэхэд тасрамагц чийг даасан хөндийнхөө мухраас сугран гарав. Эдэр залуудаа сайх чон, магнай тэнгэр, хошуу урт, хөл шулуун, давхай том, биеийн ерөнхий байдал давлуун боловч толгой бүхс цээж тэнцүү. Тэр мөртөө араа соёны талаар онцгой, хамар ба амны арьс татсан хар болж ирээд ар сэрвээ зоогоо дагсан хүрэн харангийн гот сайхан сахлах сортой байсан бөгөөд энэ бүхнийг хүний байдлаар жишээлэн өгүүлэхэд гялалцсан царайтай, яралцсан шүдтэй, гунгасан нуруутай, суналтсан гизэгтэй 93 наадамд очроос төрүүлэх нис боловч үзүүр булаалдах тэнхэлтэй хорвоод 20-30-аар биш 2-3-ын төдийхэн байдаг сайхан ирсийн нэг гэлтэй. Одоо гэвэл сайх хөгшөнд тэр бүхнээс үлдсэн юм алга. Нүдний гал бууран, шүдний ир илэгдэж, үс зулбун, зүс зэгэл, эцэж турсны хувьд ясан хэтэргээ. Энэ бол байгалийн хууль. Байгаль бол үгүй гэсэндээ энэ хорвоогийн хамаг сайн сайхныг сэтгэл харамгүй өгөөд эцэст нь мөн л хайр найргүй буцаан авдаг нь энэ. Нөгөө талаар байгаль аливаа амьтныг амьдрахын төлөө ямагт зүтгүүлэхдээ ам биеинд нь хүрэх аюул бэрхшээлүүдийг цаг үргэлж тулган санах, сэрэх, бодох, болгоомжлох, аргалан заллах бүх ухааныг олоод түүний эцэст нь мөн буцаан авдаг хуйлтай. Энэ ёсоор хөгшин чон
үзхийн эхийг үзэх завшаандаа ухаарахын эхийг ухаарав. Гэвч энэ ухаанаа байгаль авгаад алдаагүй байгаа бөгөөд алтгаасаа өмнө нас барагч байж мэдэх юм. Хөгшин чон алгуур дээш авиран хадны оройд гарч толгой дээш татан тэнгэрийн байдлыг ажив. Дулаан хайрхны зүүн талын шовхын цаанаас навтарсан хар үүлний түрүүч сухуухаж. Хөгшин бохой тийм. Үдээс хонш биеийн минь айхтар чиглэрхсний учир энэ. Одоо удахгүй түр зурын ширүүн бороо орхон л автай. Ээдээ энэ далим анд гарваас ам тосдох олцч аяндаа шүү дээ гэж бодов. Дараа нь хойд борив нуглан оцын сууж ямар нэг зүн савин татхыг хүлээн тэнгэр ширтэв. Гэтэл ямар нэгэн зүн савин татхын оронд дээрх сар манхайхаараа манхааж эдэр залуугийн багталт явдлуудаас баахныг санагдуулав. Ингээд явъя гэж шийдэн уйллаа. Уйлах дүү нь юр чанга биш. Хоосон торох салхинд дуугарх мэд янгнах боловч хадны цураа дамжуулан бүхний сонорт хүргэх ажээ. Гэвч бас тэр үлэлт нь учиртай. Явъя тамин, явъя гэж дахин тавтан дуудах нь тэр байлаа. Хариуд нь баруун шовхын оройгоос эдэр залуу чон хөнгнүүлэн үлэв. Дараа нь хөгшин чонын эрт үрддээ оршиж байсан дунд дуулын ар билээс нэгэн үлгчин чон адтай наргагүй жингэнэн үлсэн бөгөөд тэр далимт бяцхан бэлтгэрнүүд нь дагалтан жингэнэлдэв. Хамгийн эцэст зүүн шовхын ингрээс эмгэн чон дорой дуугаар арай ядан үлэв. Юр эдгээр чоннуудын ийхэн ээлж дараалан уйлахын учир гэвэл өвгөн чонын явъя тамин явъя гэсний хариуд тгийе гэсэн хариу байлаа. Чон халтархаас болгоомжлон хөлөө ажуунхнаар зөөн тавьсаар доош буулаа. Аадар борооч үнэхээр орхаж зүүн ход зүгээс сухуулсан үүл тэр зүгээ бүрэн эзэлж түүний аясаар агаар улмаар хүндэрч өтөл хөгшний чилээргсэн биеийг ядраахыг хэлхүүн. Гэвч дотор нь ол замаг ам тостон гид цадах явдал эргэлтэнэ. Уулын бэлт буумагц газрын хөрс зүүлэн бор харгана ба нарийн цахилтгын ботод залган авч үргэлжлэнэ. Энэ дундуур мань хөгшин биеэ сул тавин шогшин. Юр үүгээр явсан нь тоогүй олон бөгөөд явах бүрдээ тогтмол нэгэн ботон дээр хаяглан хурц шингээдэг байлаа. Одоо мөн тэр ботон дээрээ очиж хошуугаа шургуулан сайтар шалган шиншилж үзснээ бас дахин хаяглав. Энэ нь чухамдаа эргэх замдаа үнэр хөөн уул мөр хөөхтөн хэрэгтэй байдаг байжээ. Хойд уулнаас ардаа 5 битлэг дагуулсан эдэр насны кичи айсуу явлаа. Энэ бол түүний отхон охин бэлтрэг. 4 жилийн өмнө ихээс долоо төрсний 2 нь өсөн торнохоос өмнө үрэгджээ. Бусд нь аятаа таатай өссөнийхөө эцэст 90 имийг, эмэн нэрийг даган алга болсоор үлдсэн нь энэ бөгөөд үнэн чанартай гэвэл энэ нь азарган чононд үл тоогдон байн байсаар өнгөрсөн жил айхтар ширүүн онгод орсны ихээр дур мэдэн давхиж яваад хаа газрын нэг юмтай нөхцөж тэндээс дагуулж ирсэн аж. Үүнийг хараад хөгшин чон ашгүйчи бэлтргүүдэд дагуулад иргүү болж дээ. Юр одоогоос эхлэн алст гарган ан ав эргүүлэн ам зуухыг сургахгүй бол хизээ билээ гэж дотор тэнэв. Тэгээд тэр гिचиг ирмэгц хөгшин чон ам хамрын үнэрлэн долов. Энэ нь гэвэл үрээ үнсэн таалж байгаа нь бөгөөд бэлтгэргүүд өөрийн тойрон биенд нь насан авиран ноолхон л мөн ч хөгшин чон эцэгтэй эргэлж байгаа болох тул тэр бүхнийг хөөрдөн ажиглана. Охины дараа залуу азарган ирэв. Тэрээр толгой ламтгар хушууд шантгар цээж занхгар бүхс томтгор тэр мөртөө хэл богино. Үцтэл өө зөөгийн зассан шагаа шиг боловч үнэн чанартай чоны ухаан охор хөл хөдөлгөөн муутай шинж тэмдэг бөгөөд гэтэл бас зам байдал базаалтай биш. Хүнээр жишээлбэл ам бардам ажилд муу ид хүндх талаар хинээс ч илүүтэй ийм нэгэн өөдгөнхэн амтан байжээ. Эд бүхний эцэст үлгчин найсвэ явдлаа. Түүний бие тунч эцэнхий ёстой өнгө цүсээ алдаж арьсан тучигдсан хідэн хэлхээ яс гихч байлаа. Шогшогт нь хамар нь гутчин дуугарв. Баруун хойд талын
хөл ямагт дутуу гიშгэх тул газар хорохдоо ч муу ажээ. Энэ хөл 4 жилийн өмнө отхон охиныг хэвлээд олцсны дараахантай хавханд орсон юмсанжээ. Тэр үедээ эд насны нэлээд хэвээсэн цаг байсан боловч хүч чадал ямар байсныг одоогийнхтой зүгэрлэж яавч үл болно. Тэр цагаас хойш энэ эм чонын би өөдөлсөнгүй. Эцэн цуцах, үлсэн цангах, дааран дагжих аюултай бүхнийг үзэх болсон. Харин эрт урдтай хичнээн цог золбоотой гуа сайхан үлгчэн байсныг одоо хөгшин чонл сайн мэднэ. Хөгшин чон эм юугаан хурч ирэв. Ёо ёх. Дуу алдах байдлаар хойд хөл дээрээ оцон суухад эмгэн минь чи намайгаа үрд баясхан баярлуулагч шүү дээ гих байдлаар ухтан авч илэн таалав. Үнэн чанартай энэ үлгчэн үрд баясхан баярлуулагч биш харин энэ хорвогийн хамаг хатуу ширүүнийг өмнө нь тулхан үүрүүлэгч байж мэднэ. Учрын тайлбарлан таниулах гэвээс үн эртний түүх амьдралаас наван хэлэх хэрэгтэй юм. Иймд тэр зүйлийг дараачийн хэсэгт оруулъя. Одоогоос 7 жилийн өмнө билээ. Өвлийн эдэр 9 дундаа гялалцаж байх үеэр ар хойд зүгээс ардаа 10 хэдэн омог чоныг дагуулсан нэг айхтар үлгчэн чон дулаан хайрханд иржээ. Үлгчэн гэдэг үг хүмүүсийн сонорт ямагт олиггүй сонсогддог үгсийн нэг мөн боловч чонын хувьд үзэсгэлэн гоо гэх мэтээр сонсогдох гоёмсог үгсийн нэг мөн. Уул үлгчний хошуу шавх хүзүү урт хөл зих болоод зинзгэр. Юр биеийн ерөнхий байдал урт бөгөөд бухсан бие бүдүүтэр тул айван тайван гიშгэлэхэд бүх бие наяндаа гулбилзна. Хурдлахын хувьд бүрч онцгой, харвсан сум шиг сунана. Иймд энэ үлгчэн ёстой үзэсгэлэн гоо үлгчэн мөн. Төрсөн нутаг ар хөвч хангаа болох тул нам дор газрын дулаан хайрхныг дов товцог төдийд үдсэн ч байж мэднэ. Араасаа дагсан 10 хэдэн ирсийн хүчийг шавхан 3 хэц оргилоор дамжин хараалгахад уг нутгийн эргэлхэг эзэн одоогийн хөгшин чон анх олж харан сэтгэл автагдав. Үнэн чанартай гэвэл үрд үл хагцах үүлийнхээ үртэд уулзалтах нь тэрээ. Үлгчнийг үр шөнийн завсраар дулаан хайрхнаас зүүн ургаш салхи сүрэн хараалгахад сайх чон өөрийн ирэхгүй дагав. Бусад дагагсад мөн дагсан хിവэр бөгөөд хоорондоо эв түнжин маш муу. Үлгчнөө булаацалтан бие бие рүүгээ ямагт архиралдан дайралцсан. Тэр мөртөө шин нэмэгдэж байгаа нэгийг тус бүрний ад үзэн бүргэлгэх ажээ. Иймд мань нэр тэр дунд ганцаараа ёстой л нэгийгээ үзэлцэн нэмгэн арсаа уралцах цаг иржээ. Эхний ширүүн тулалдаан өдөр дундын алдтай болов. Анх үлгчнийг дулаан хайрхнаас үүр шөнийн завсраар жавар сүрэн гарахад мөн өөр бусдтай ухаан жолоогүй тэмцэлтэн байж үлгчний дараа орсон. Өөрт нь хадгалагдаж байгаа бяр чадал үлгчнөөс төрүүлэхэд бэлэн байвч сүүл даран дагаж айхлах амьсгал ангилах үнрийн амтлахыг хэрхэмлэнэ. Энэ үедээ амьдралын өмнө үлсэх цангахаас аваад үхэл мөхлийн аюулт ямагт хүлээж байдгийг мартжээ. Тэр байтугай төрөлхөөс ягцсан сонор сэрэмж, бодол болгоомж, цүм алах болжээ. Ухаан мэдрэлд нь ганцхан үлгчний гоо сайхан бий. Ингэж чон тачаал шундлын ширүүн гал дунлаа. Тачаал шунал хичнээн их болохын хэрээр хармын сэтгэл төчнөөн бий болох тул үлгчнийг бусдаас харамлан үс арьсаа уралцах юу ч биш болсноор барахгүй хамгаас аюултай гэж үздэг хүн өөд дайрхаасаа буцамгүй болжээ. Үүнээс өмнө бусад чонууд үлгчний 3-4 хоног дагсан учир тус бүрнээ баахан сулцсан аж. Тэдний дунд нэг гэхээс зулаагаа гიშгэн гарсан ах トゥ хоёр явж байлаа. Түрүүчийн өдрүүдэд тэр хоёр бусдаас давуу бяр чадалтайгаараа түрээ барин үлгчний архантай явдаг байв. Гэвч хоор зураа мөн ч хэрүүл тэмцэл. Үлгчин тухайн жолоогүй санаархснараа ураг төрлийнхөө халуун барилдлагааг аль хэдийн мартсан төдийгүй алалцаас үл буцан уралцсан. Гэлээж тэд бусдын эсрэг хандахдаа эв санаа нэгдэх тул цүм айн сурддаг байлаа. Харин өнөөдөр тэд дулаан хайрхны хүүд өөрийн ирэхгүй ялагдсан мэт ард нь 30-40 алхмын зайтай бухимдалцсан явх ажээ. Бусд нь мөн тэдний ард бараагаа харах төдий цуварсан байх бөгөөд
Эцсийнх нь бүр бараагүй хол газар хаягдсан ажээ. Эцэсч цуцхыг үл мэдэх нь ганцхан өлөгчөн. Байгаль түнд гоо сайхныг бэлгэлхийнхээ зэрэгцээгээр хүч чадлыг давхар харилсан нь илэрхий. Нөгөө талаар мөн байгаль чон болгонд өвөл цагийн хатуугаар далимдвалан онгон сахиус мэтийг оруулахдаа хүч чадлыг эрхгүй нэмэгдүүлдэг боловч мань өлөгчөнд хит давууг олгосон ч байж мэдэх юм. Дулаан хархнаас үр шөнийн завсраар зүүн ургаш жавар сүрэн хараалгасан нь бол ухаан мэдрэлт нь хэн бүхэнд гайхуулан бардамнахын хий хинээрхэл халуун шунал шингэснийг бөгөөд айхлан тавхих зуур амнаас нь гарсан халуун амьсгаа хүүтэн жаварт дорхноо хөлдөж цээжийн биеийн цан хүрхэнд бүрхэгдэвч өнөөх халуун шунал нь эс дарагдана. Хайрган хөрст хүрэн боронгийн тал хөндөй шил нуруудыг огтчин тэнхээ мэдэн тавхисаар 2 өртөө шахам явсныхаа дараа нэмгэн цасанд хучигдсан мэл цагаан тал залган авахд сая зогслоо. Энд хэдэн хоногийн өмнө баг зэрэг цас орсны дараа салхи савир хөдлөөгүй тул өмнөх тал дун цагаанаар эргэлдэнэ. Дулаан хархны хүү дэрэгдэн бөгөөд түүнд өлөгчнөөс ханхлах шүвтэрлэг үнэр эдэр насны ширүүн тачаалыг түүмрийн дүлмэд дүрлзүүлнэ. Хүн төрлөختөн үнсэлцгийг хайр дурлал ба инхрийлэн эрхлүүлэхдээ хэрэгэлдэг бол чон үнсгийн оронд үнэрлэх ба долоохыг хэрэглэнэ. Энэ ёсоор дулаан хархны хүн өлөгчнийг үнсэн талах гэвэл өлөгчин өөдөөс нь хар яр архиран дайрав. Дулаан хархны хүн хариу эсрэг үзэл тавьсангүй. Гаслах төдийхөн хой шухарч хойд хөл дээрээ уцайн сув. Сэтгэл гэвэл бөөн гуниг. Өлөгчнийг чухам яаж аргадах билээ. Гэхдээ хамраараа гинэн гаслав. Гэтэл ах トゥ хоёр ирж хоорондуур нь орлоо. Үцтэл өлөгчин тэднийг дотомчлох аж. Хушуу хамаа цав сунганд нь хүргэн дур зоргоор ажиллахын хүртэл таашаана. Хажууд нь мөн дулаан хархны хүү атаа хорсол бухимдлаар сэтгэл нь буцалж уруул ам нь аяндаа шавалзан таталтна. Гэтэл ах トゥ хоёр дорхноо эвдрэлцлээ. Архиралдах дуугаараа өлөгчнийг минийх гэж булаацалтна. Араа соёогоо ярилцуулах нь арьсыг чинь урна хуулна гэж байгаа нь тэр. Би бэлдэр бяр чадал тун тэнцүү тул ан ман авалцсан. Хажууд нь өлөгчин хоёр сүрхий ирийг ийхүү уралцуулж байгаадаа бахархан ажиггүй ширтэнэ. Нөгөөтийн дулаан хайрхны хүүгийн сэтгэлд нь одоо энэ хоёртой ч нүдэлцэг болсон бос уу гэдэг нэгэн мэрэгэн бодол төрөв. Гэхдээ бас ч эхлээд нэгийг нөгөөтэй тэн элбэн дастаж хаяад дараа нь үлдсэнтэй гэж бодсон нь ёстой чоны ухаан биз. Ийхүү шийдмэгц уур амган дүрсхийн бадарч сэрвэний сор аяндаа босов. Ганцхан үсрэлтээр тэрбээр нэгний сэрвэнд хүрэн араа саяогоо шигтгэж амжлаа. Гэвч уг хэрэг дорхноо биштлээ. Ах トゥ хоёр гинт эвлэн мань нэртэй тулалтгаар зэхэв. Эдний өмнө зориг төгөлдөр үзэлцэж байтал нэг мэтгэд тэд хоёул биш гурвал болов. Гурвуулантай нь үзэлцэж байтал дөрвүүл. Дөрвдөр бас нэг нэмэгдсэнийг хэлэхүн. Хойно хойноосоо цуварсан чонууд гүйцэн эрэхтэй зэрэгцэн ганцхан түүний эсрэг цогсов. Дунд нь тэрбээр ганцаараа ойсон өсөрсөн хөлийн чимээ хөлдөө газрыг түчгнүүлэн дөргиож архирах гаслах авинд нь агаар харжигнан нажигнана. Дулаан хархны хүүгийн нүдэнд үзэгдэхээс нэлдээ яралцсан шүд. Тэдний дундаас хамгийн аюултай нь соёо. Соёо бол чонын урдаа барих зэвсэг. Өөрийн ам биеийг хамгаалахаас эхлээд өөр бусдыг алах аврахыг гагцгүй соёогоороо шийднэ. Ийм додоогийн энэ тултаанд үс зулгарах, арьс ядран ургадах, мах тасарч яс бэртэх, цус урсах цөм юу ч биш бөгөөд хамгийн амжигтай нь гэвэл нийт 5 чон нэг рүү бүүрлэхэн дайрч байгаад оршино. Энэ ширүүн тулалдаан чухам юунаас болвоо гэвэл мэдээжээр өлөгчнийг л булаацталтнаас тэр. Гэтэл өлөгчин эднийг тийхүү хэрэлдүүлэх боловч болиулахаа мөн чаддаг аж. Тэрээр өмнөх тулалдааныг ажиж байснаа гинэт хаян мэл цагаан тал руу хараалгав. Энэ нь олны дунд өөрийн эрэхгүй ганцаардсан дулаан хархны хүүг аврах гэсэн сэтгэлж байж мэдэх юм. Овоорлцсон чомнууд улаар нь тэмцлээд ариу орхин өлөгчний хойноос дагав. Эцэст нь дулаан хархны хүү хит өнгүүлсэн бие дааж ядан газраас арайхийн босож аваад мөн л хойноос нь зүтгэлээ. Саяын тулалдаанаас олсон шарх сорвоо тэр үл анхаарна.
Зарим газар арьс урагдан мах тасарч, цус тусалж, цагаан цасан дээр улаан толб бялтах аж. Харин аманд нь цус амдагдах нь өөрийнх биш, бусдынх. Бусдын бие махбодод мөн ч багагүй гэмтэл учруулсан байлаа. Араа соёонд нь бөөн үс хялгас зууралдан хилтэй норооцолтно. Төрүүлэн одгосдын мөрийг хөөхөд мөн л цус улаан толбос үргэлжлэнэ. Ингэхэд одоо өнөөх үзэсгэлэн говлогчин хаа яваа бол гэж бодон алсын барааг ширтгэд бараа алга. Түүний оронд мэл цагаан тал цэхэлтэн сэлийж өдөр дундын цагаан шаргал нар нүд царган гэл болно. Эргэж харвал өөрийн бие бас ч адагт яваа биш. Өгдөөний ард хаягдсан хэсгийн төрөвч амьсгаадгийн ихээр амьсгаадан асви явна. Эцсийнх нь гэвэл нүдний үзүүрт дэнгэн даган сүүмэлцэн. Эднийг бодвол тэрээр ягтаа тулах яагаад ч үгүй. Хүзүү ургаш сунган сүүл хоош хаян хараалгана. Төрүүчийн төрүүлсэн хэсгийг нэг нэгээр нь гүйцэн өнгөрөх боллоо. Ард хоцорсон бүхэн архиран хөндлөнгөө саатуулахыг оролдоно. Хариуд нь тэрээр одоо надад чамтай тэгж дэмий ноцолдох зав алга гэх байдлаар ажиггүй өнгөрнө. Ингэснээрээ мань нэр өөрийнхөө хамгийн заналтайсан ах トゥ хоёрыг гүйцэх төглөө. Шүд зүүн хурд нэмж хажуугаар нь өнгөрвөл нөгөөдөл нь дэмийл гаслалдан гингэнэж хоцров. Гэлээж өлгчин алгаа. Нэмгэн цагаан цасан дээр уул мөрөн дурайхаараа дурааж ухаан алдам сайхан өнөр нь хангалахаараа ханхалж байвч үзэсгэлэн гоо бие нь ор сургаггүй ажээ. Тэгээд цааш хурдлах газар ахиулах нөхцөл алга. Уушгинд багтарсан халууныг өвлийн хүйдэн газар амьсгалах тутам сэрүүзүүлж байвч зүрхний ширүүн цохилтонд халсан цус бүх биеийг бадааруулан лухших бөгөөд түүний аясаар толгой мансууран нүд ирээлжлэнэ. Хаа нэгтгээс үлсгэлэн хоёр хон хэрэг гарч ирээд дээр нь эргэлдэв. Хон гуаглах нь хөөй энд ойрхон амтад зууш хүлээж байна шүү гэж байгаа нь тэрэж. Үүнийг мань нэр ис хайхарсан бөгөөд цааш жаахан явдал баахан гөрөөс урдуур нь ороон уйлсан тавхив. Уг нь энэ бол үнэхээр амтд зууш мөн боловч мань нэр одоо эдхийн төлөө биш үзэсгэлэн гоогийн төлөө явах тул түүнийг ис тоомсорлов. Иймд хоёр хэрэг гомдолтой наргагүй өөр тийш оджээ. Өдрийн турш хараалгаад мань нэр өлөгчний барааг олж хараагүй билээ. Гэвч түүнийг орхих сэтгэл төрсөнгүй. Явсаар нар шинхийн алттай алс тэртээд цэнхэрлэн сүмэлцэх урд шилээр даван далд орохыг нь ашгүй нэг олж харлаа. Дараахан тань оройн сэрүүн бууж үдшийн жавар залган авсан нь мөн ч таатай. Амьсгалаа савсах халуун урд орхноо цан хүрэх болж уруулын сахал нүдний сормос сэр сэрвэний сор цөмийг буралдуулж чэйжинд багтарсан бухчимдал амсгийв. Сэтгэлд юр ингэж яваа нь эр биеийг олж төрөөд эдэр насанд хүрсний ганц гавьяа гэж бодогдно. Хөндлөнгийн амтан хажуугаас нь харвас эрүү юугаа сул хаян ангааж нэмгэн улаан хилээ төөш ах мунжуулсан бөгөөд хурц шүднүүд нь ярзаан гялцгийн хамт айхвтар дөрвөн соёо нь хоор зураа хавиралдан зүрэлтэнэ. Гэтэл бас гойлог биеийнх нь цээжин тал өдрийн ширүүн тултанд өөрийн ба бусдын цустай хутгалцсан нь одоо амьсгалын цан хүрхт дарагдан ягаан цагаан шаргал өнгөөр солонгорсныг хэлэхүү. Адгуусан амьтдын дотроос орсон буурнаас боссон цөм мань сүртгэд хүрнэ. Шүн дундын алттай өлөгчнийг бяцхан бор толгойн оройд гаран хоноглож бүхийг тэрбээр гүйцэн очив. Өлөгчөнд яаран халдаж үл болохыг өөрийнхөө туршлагаас мэднэ. 3 алхмын зайтай оцойн сууж ханхлах хүнрээр нь сэтгэлээ хуурна. Өлөгчнийг хөлжин эрүүгээ дээр нь тавин сунан хэвтгэд мань нэр мөн тийм хэвтэв. Энэ шөнийн жавар маш их. Түүний аясаар тэнгэрт гэлэлцэх одод нүдний нүмэнд байгаа мэт тусна. Доод газар тис хөлдөв. Халуун биеийг хайрах ташрамд сэвэлзэх салхи цандсан чэйжний сорыг эргэлзүүлэн хөдөлгөнө. Энэ бүхнийг таашаасаар таг унтаж орхижээ. Үүр шөнийн цавсраас хэрэгтэйгээ зэрэг ансан нүдээ хуулан өлөгчнийг харвал тэр нуг хөвцсөн газраа нам тайван унтаж байгаагаас гадна өчигдрийн ард хоцрогсод гүйцэн ирээд тойрон хөвцөн үзэгдэв. Тэр дунд заналт ах トゥ хоёр өлөгчний архантай сүүлдэрлэн хөвтөж байгааг харсан мань нэрийн уур хурч уруул ам нь аяндаа шацалцав.
Гэтэл бас нөгөөдөл цөм сэрүүн бие биеэ хулгайнуудаар занан ширтэлцэх ажээ. Тэгээд үлгчний сэрэм босоход тус бүрний архиралтан босон харайлаа. Ингэж чоннууд өглөөбөр уралцдаг байсан бол өнөөдөр үлгчин уралцах завдал өгсөнгүй жавар сүрэн давхиж гарлаа. Араас нь бүх дагагсад яаран харайлав. Энэ зур дулаан хайрхны хүү өнөөдрийн хувьд омог бардам үлгчний араас хэрхэвч салахгүй гэдэгт бат итгэж байсан бөгөөд тэр итгэлээрээ үсрэн харайх гэтэл би маш хүнд үс болгон зарцсан мэт хөшөлтгөөс гадна энд тэндгүй эмзэглэн хүндүрлэнэ. Гэтэл бас хөлийн дөрвөн тухай бамбалзан гიშгэхэд бэрхтээ болсныг хэлэхүн. Өөрийн ирэхгүй ард хаягдлаа. Энэхэн зурд үлгчэн эрүүл жирэг дагагсдынхаа хамт ёстой талын отжээ. Гიშгсэн мөрн өмнө дөрөвч эрхэн биеийн нүдний үзүр цөмөлзөнө. Мөнөөгч нь бүх зориг чадлаа дайчлан нэг үе хайр найргүй хараалгаж үзв. Дараа нь хатирч үзв. Дараа нь шогшиж үзв. Үнэндээ аль нь ч үйл болох тул арга барагдан нэг үе зогсов. Тэр зураа үлгчнийг хаа яваа ахин дахин ширтвэл хортос алга. Зөвхөн үлдээсэн мөрөнд дурайхаараа дурааж үнэр танар нь ханхалахаараа ханхална. Хажуугаар нь бас бусад атаатнуудын мөр үнэр уур хилэнг нэмэн төрүүлэх тул мөн л урууш нэмэн зүтгэлээ. Нэг мэдхэд өдөр дундаасаа өнгөрчээ. Энэ зур тэрбээр үүр цайх нар гарах, нар хэрхэн дээш хөөрсөн зэрэг бүх өөрчлөлтүүдийг юр анзаарсангүй. Сэтгэлд нь дан атаа хорсол, хүсэл мөрөөдөл эргэлцсэн учраас өөрийн бие хаагуур явсан. Замд юу дайралтсныг үл мэднэ. Эцсийн удаа ардаа нэг амтны хөлийн чимээ гарахыг мэдэн эргэж харуул аль өчигдөр өглөөний ард хаягдсанаас нэг нь айсвэ юмаа үзэгдэв. Үздэл тэр нүсэр том цээжтэй боловч гахаа шиг төгдгөр бөгөөд юр хошуу толгой хөл хүзүү цөм гахаанх шиг бүдүүн боловтул өнөөх үзэсгэлэнгоо үлгчэнд хэрхэвч үл тоогдохоор байлаа. Гэвч өөрийн сэтгэл нь үлгчэнд бусдын нэг адил булаагдсан даган хараалгаж 3 хонжээ. Үнэндээ үлгчний өмнө хүргэлцэн утсан удаа нэг ч үгүй. Ямагтах ард хаягдан бараа болон явсан бөгөөд эцэст нь хөл улдан ягдан яваа нэн ажээ. Гэлээж тэр дулаан хархны хүүгийн хажуугаар хинэггүй өнгөрөв. Цаашдаа мань дулаан хархны хүү мэл цагаан талын дунд гав ганцаараа болж гэлдрэх шогшиг хоёрын хооронд сажилсаар өдрийг авав. Тэр зур бие халууран арьсаа хуулуулсан мэт дааран чичрэв. Үдшийн бүрэд тэнхэл бүрэн барагдаж нэгэн бутны ёроолд цагиргалан унаж сарсан хамраа цавиндаа шургуулав. Уг нь сайх чон хүн байсан бол одоо мөнч олныг бодон завурлах байсан биз. Гэтэл бодсон ч юмгүй зөвхөн дагжин чичирч бие чагнан ухаангүй унтжээ. Өглөө сэрвэл нар аль хэдийн дээр гарсан байлаа. Мэл цагаан тал нүд гэлбэл зүүлэн гэлбэн. Цавиндаа шургуулсан хушуугаас суглан амгц тунгалаг агаар хамартан сэнгэнэж нодоорсон биеийн сэргээв. Энэ даруй сэтгэлд нь өнөөх л үлгчэн. Өнөөх үзэсгэлэнгоогийн ул мурхаа билээ гэдэг бодол сэтгэлийн эзэмшин. Шөндөө салхи хөдөлж уул мөрийг балсан байх тул тэрбээр газар шинжлэн үнэр хөөх хэрэгтэй болов. Гэтэл би маш хүнд байгаагаас гадна хөлийн давхаанууд бүрч хүнд болсон байлаа. Гэлээж арга буюу манер урагш ганцхан тэмцэж зүтгэн. Нэг мэдхэд урд хөлийнхэн давхай хагаран цусан зам татуулав. Дараа нөгөөх нь хагарав. Энэ бол түүнийг шууд цогс гэсэн хатуу тушаал мөн болох тул аргагүй ядарсан би газар хаян сунан хэвтэв. Чон бол нэг ёсны гунин гутрахыг үл мэдэх амтын юм. Гэвч тэрбээр хоёр нүдээ тас сайнан үхсэн мэт хэвтэх нь гунин гутарч байгаа нэжээ. Нүдэнд нь өлөгчний цог жавхлан түүний суух, босох, архирах, сунан харайлгах энэ тэр нь үзэгдэнэ. Энэ бол түүний хамгийн ихээр гунин гутарч байгаа нь байлаа. Гэвч манер тэр дорхноо өлөгчний тухай бодгоо болон биеэ хумж аваад хөлийнхэн хагарсан давхайг долоолоо. Ингэснээр өвчнөө намдаж эдгэрэх тийш хандсан бөгөөд нөгөө талаар биеийн халуун арилсан тул шөндөө тун сайхан нойрсон. Гэтэл бас зүүдэлсэн зүүд хачин сайхан үл таних нэгэн асар өндөр уулын оройд өлөгчөнтэй хөөцөлтөн тавхиж адгуусан амьтдыг барьж байгаа нь энэ билээ гэж ноцолтон ноололдон тоглов. Алс зэртех уудам цагаан тал руу харахад дөрвөн хушуу мал багшран бэлчээрлэж үзэгдэв.
Нэг мэтгэд өөрөө тэр талын дунд харин бэлчээрлсэн мал алга, оронд нь дан гөрөөс, харах зүг бүхнээ гөрөөс уйлдсан тавхина. Тэрбээр нэг тархан оон сонгон авч дастан хөв.Ооны тархан бүхс нүдний өмнө ондогнон гялалзна. Түүнд хүрэн алтхан тун тодорхой байх бөгөөд түүнд рүү улайран мэрээсэн нь хачаан. Амьсгаа давхцсан хөл цуцаж алдахын даваан дээр хөндлөнгөөс өлөгчин чон гинт гарч ирэн залган авч хөв. Амьсгаа дарах зураа ажихад өлөгчин ооныг мөн л гүйцэх шахан хараалгана. Үүнд түүний сэтгэл догтлон донсолсон бүр чигтэйхэн. Юр ийм баяр багталтай сайхан амьдралыг хизээч үзээгүй аж. Дараа нь ооныг өөрөө сэлгэн авч хөгөөд дорхноо гүйцэн эд бад хийж авсан бөгөөд халуун оны зузаан гуйнд өөрийн хурц соёо орох амтд халуун цус аманд аяндаа орж ирэх. Оон газар тэрий буун унаж дөрвөн хөлөө тэрэлгэнд хийчихсэн зэрэг бүх үйл явдал зүүдгэж үзхийн аргагүй тодорхой. Юр ийм баяр багталтай ан авналтыг анх удаага л үзэх нь тэрээ. Зүүд ингээд гинэт замхарчээ. Тижэл ирсэн бяцхан борд туулай бутруу нь санамсаргүй орж ирээд мань нэрийг үзмэгч зочин суг усрагтээ түүнийг мөн зочон амтд сайхан зүүдийн тасалжээ. Туулай зогтож явахыг мань нэр үзээд тал хийсэн зүрхэн тайвшрав. Энэ үед үүр цайж тэнгэрийн зүүн хаяа манхайн шарлаж байлаа. Тэрбээр босхын оронд өчигдрийнхөө долоож байсан хөлийнхөө давхайг ажиглан дахин долоо. Цаас дааж давхайгаа байн долоосоор өдрийг барав. Үчийн гэгээ тасарч од мичид эд гэлэлсмагч цээжээ өндөлгөн алгуурхнаа босов. За одоо төрсөн өссөн нутаг минь хаа билээ? Гих мэд толгон өргөн эргэн тойрныг ажиглав. Үзэгдэхээс цагаан тал мөлийн. Энд ягдан хэвтэж байх зур ширүүн салхи хөдөлж урдын юмсан уул мөр цасанд хучигдан баларсан байлаа. Үнэн чанартаа тэрбээр гайтай хар өлөгчнөөс болж ёстой хүний нутагт гүний газар зоогдсон хэрэг мөн. Гэвч сэтгэлд нь тийм бодогдох юм алга. Доош бүхийн газар шиншилж өөрийн ба бусдын юмсан мөрийг олж автайгаа зэрэг өлөгчний хойноос явхаар шийдлээ. Эхлээд хашир хөлийнхөө тавхайг ажиглан гიშгэлснээ шогшиж гарлаа. Хагарсан тавхай нь эмзэглэхээр баг. Доош буусан цус нь нэгэнт юулэгдсэний хувьд хурдлан тавхихад бэлэн байлаа. Уурхишлах тусам өлөгчний үнэр ханхлан ухаан мэдрэлийг согтууруулна. Түүний хажуугаар бусад дагагсдын игдүүтээ өнөр үнэртэж уур бухимдлыг төрүүлнэ. Нөгөө талаар давхих тусам бие хөнгөх тул мань нэр хараасаар л байв. Тэр өдрийг ардаа тавив. Урд өмнө тэрбээр ямагт мөрх өдөг байсан бол одоо түүний орхиж үнэр хөөх болсон бөгөөд ингэснээрээ газрыг тун их товчлох ажээ. Өглөөний улаан нарнаар хамарт нь гинт адууны тарган махны өндөр нэлхийн ханхлав. Газар шиншилж үзвэл хэдхэн зуун алхмын зайтай нэгэн хонхорт адууны сэг байгаа нь тодорхой мэдэгдэв. Тэрбээр ойрж мдээгүй тул ходоод нь хоол нэхэж арааны шүлс нь аяндаа асгарна. Байгаль бол чононд хардах сэрсгийг аль ч амтнаас давуутай заяасан байдаг бөгөөд тэр ёсоор тэрбээр болгоомжлон гитэн мярасаар уг хонхор руу өнгөв. Хонхрын ёроолд адууны шинхэн сэг улайран харагдана. Үнэр нь улмаар ханхалж өөх мах нь алгалан ухаан мэдрэлийг согтууруулна. Шүлсний асгаралт хэмжээ хязгаараа алдаж хардан сэрдэх бодон болгоомжлох цөмийг мартагнуулав. Гэвч одоо ингээд очиж идэх үү, болох уу гэдэг дээр сэтгэл нь эргэлдэв. Эцэст нь болохоор шидэв. Хамарт ханхлах сайхан үнэрийн зайлуулах гэхдээ хамраа хүчлэн хэд дахин гутчив. Холдож гэхнээ ходоод бас хорогдох тул гиз цадсны дараа хошуу амаа тавлан долоодог ёсоор долоож аваад ургаш хурдлан давхив. Урдтай нь олон чоны мөр нимгэн цасан дээр цонхортон үзэгдэв. Үнэр нь тарган адууны тослог үнэртэй холилдон урд урдынхаасаа илүүтэй ханхлана. Тэр дундаас өлөгчний үнэр түүнийг чимэн ир гих мэт ялгарх ажээ. Агшин зүрийн дотор хид хідэн дов довцог хотхор гүдгэрийг даван туулж ардаа хаялаа. Нөгөө чононууд гиз цадсан хэтэрхий. Нэгэн товцгийн оройд өлөгчнийг тойрон айхлалцсан унтцгаана. Чон бол төрөлхийн өртчөр түүн дээр адууны мах нь халуун чанар нэмснийг хэлэхүүн тус бүрний ам хамхилгүй айхлалцсан. Амьсгалаас нь гарах халуун уур хүүтэн агаарт цохогдсон цан хүүрэг болж цустай хутгалцсан нь
бензин цагаанаар бүрхэж улаан буурал болгожээ. Гэтэл эдний хажууд нэг нь шовдрлогдсон байдлаар онцгойрон хэвтгэжээ. Энэ бол хэдэн хоногийн өмнө дулаан хайрхны хүүгийн адил хөл улдан хоцорч явагч мөн. Одоо хөл зүгээр гагцгүй угийн хөлийн хурд муу бас ч биеийн хөдөлгөөн болох учраас бусдын адагт нь явсаар саяхан гүйцэж ирээд байгаа аж. Адуу барилцах явдалд тэр эрүүн шүдээ оролцуулсангүй. Харин тэднийг гидсээ даахгүй болтлоо идээд явсны дараа сэгэн дээр ирж хитгэн өмхөхийн төдийг зулгаасан байлаа. Гүйцэж ирсэн даруйда бусдын адил өлгчөнд ойртохыг эрхэмлсэн зүйлгүй. Олон хоног бараагүй хол газар хаягдан явсаар арай чарай гүйцэн ирж байгаадаа сэтгэл ханан баярлсан ажээ. Өлгчнийг нэг хэсэг ширтсэний дараа бусдад атаархах сэтгэл аяндаа түрв. Ялангуяа өлгчний архантай хошуу холбон хэвтэж байгаа ах トゥ хоёрыг харахаас дотор нь арзалсан архирмаар. Гэвч болгоомжлов. Эд сэрмэгт цүм над руу товтлох биз гэд хэвтэж байлаа. Энэ зүр дулаан хайрхны хүү тавхисаар урд хоёр хөлд нь хүч хурд хоёр нэмэгдсэн гайхалтай. Өсвөлэн гидсээ михийлгэн хурааж урд биеэ өвхрэлдүүлэн хараалгах нь хөвчлсөн номны тэрх адил байлаа. Амьсгаа бүрэн задарсны дээр нэмгэн ягаан хилээ төө шахам унжуулж амаараа амьсгал аван цээжиндээ багтарсан халууныг сэрүүцүүлнэ. Бие мах бодийн байдал чирэгжин сэргэхийн хажуугаар зүрх зориг чангараад өлгч нь одоо минийх түүнд би хэнийг ч ойртуулахгүй. Аль ойртсонтой нь ам бие солилцсон гэхээс өөр юу ч бодогдохгүй байлаа. Тавхисан чигээрээ нөгөөдүүл дээр ирээд хүрээлэн хэвтгсдийн дээгүүр харайн өлгчөнд хүрэн сая хөл татав. Өлгчөн зочин ширж түүнийг харахтайгаа зэрэг уурлан дайрав. Одоо гэвэл түүнийг аргадан царайчлах хүсэл алга. Харин ч уур хүрэх тул сүрэн дайрлаа. Энэ даруй бусд нь пэрх архиралдан босов. Улаа босон цээжээ тэд чигцэлдүүлэн ухас хийх нь гагцгүй дулаан хайрхны хүүгийн эсрэг хоншоорынхоо нэмгэн арсыг хамар дээрээ тас зангидан атруулж урт соёо шүдээ яралзуулан архиралтна. Хэдэн хоногийн өмнө тулалдаанд тэд өлгчнийг минийх гэж архиралдаж байсан бол одоо ганцхан дулаан хайрхны хүүгийн эсрэг одоо бид чамайг урна, дастна гэхээс өөр яриан алга. Дунд нь тэрбээр ганцаараа ухаан сэргэлэн омог бардан хариу архирах нь үхтлүүд, шидлүүд, новшнууд гэх мэт байлаа. Юуны урд хамгийн заналтайсан ах トゥ хоёр руу дайрав. Тэднийг агшин зүрийн дотор зэгсрэн хаяад дараа нь бусдтай нь уралцаж гарлаа. Ингэхэд бие хөнгөн зориг чанга болчин бүхэн эрчимтэй ойржим мдээгүй гавьяа энд л гарах аж. Нөгөөдүүл гиз цатгалан амьсгаадахаас гадна дуг нойрносоо дүнгэж сэрсэн тул бийсэн нозоорох аж. Дунд нь тэрбээр оч мэт өсчин амандаа өртсөн бүхнийг сэгсчин гаслуулж ахин халтгаас халширахад хүргэнэ. Гэвч тэрбээр үүндээ өлгчнийг бусдаас ялгуурлан хайрлаж байсан бөгөөд гítэл өлгчин араас нь дайран бүдрүүлсэн аж. Энэ даруй бусд нь түүнийг дорой хийж амжив. Тус бүрний омгшин дур зоргоороо хэмлэнэ. Дулаан хайрхны хүүд тэр бүхэнтэй эсрхүүцэх чадал алга. Харин ч доороос нь яаж гардаг билээ гэдэг дээр тулсан бөгөөд ахин бас арьс шалбарав, үс сулгарав, цус сурсав. Ингээд олон яманд мянган хэсэг тасжуулах дээр хурч байтал нөгөөдөл нь гинт зад өсрөн дээр дорой оролцов. Энэ бол тэд хоор зураа эвдрэлцсэн хэрэг биш, харин бусдад ямагт шовдрлогдсон түнхтгэр биетэй нөгөө ир. Энэ тулалдаанд дулаан хайрхны хүүгийн ганцаараа гарамгаа үзэлцэж байсныхаа эцэст гинт ялагдалтанд орохт нь өмгөөлөх сэтгэл төрж хөндлөнгөөс дайран орсон байлаа. Тэр завшаанд дулаан хайрхны хүн ам мэнд гарав. Дөрвөн хөл дээрээ босготойгоо зэрэг түрүүжийнхээ байдлаар тултав. Үүндээ өлгчнийг хайр норгүй хэмхэн цугтаалгаж хойноос нь тавхив. Бусд нь жухаан жолоогүй тавхилдана. Ээрэм цагаан тал дундуур өлгчнийг дагсан 8 чон айхлалтан хараалгана. Анхандаа 10 хэдүүл байсан бол ир чадал муутай нь аяндаа хаягдан хоцорч одоо өчнөөн болсон тул эднийг шилдэг тэргүүний эртэн гэж нэрлэвэл зохих биз. Ямагт төрүүлэгч өлгчин цадгалдан урдынхаа байдлаар хурдалж чадахгүй болсон аж. Хойнохонтой дулаан хайрхны хүн ард хоцрогсдгийг бараагүй хол хахийг бодон өлгчин байн гаслуулан
хэмхэн хөөсөөр хоёрхан биеэрээ тасран гарлаа. Юр түнд одоо үлгчнийг аргадан царайчлах сэтгэл алга. Саяын тултаанд бадарсан уур хилэгнэл нь үргэлжлэн өмнөө байгаа бүхнийг дарангуйлах бодлол эргэлдэнэ. Ингэх нь ч бас зүв байжээ. Үлгчин өөрийн ирэхгүй цуцсан цогсож гинэн хаслан газар хөрвөө унсан бөгөөд дөрвөн хөлөө дээш харуулан нам тайван нүд энэв. Энэ бол аргаа баран аргадаж байгаа нь энэ байлаа. Одоо чи намайг яадаг л санж дураараа бол гэж байгаа нэлт байлаа. Дулаан хархны хүүгийн уур дорхноо арилв. Анхлах үнэрт нь ухаан мэдрэл аяндаа мансурж өөрийн ирэхгүй илэн таалахад хүрв. Гэвч бас саад дотгорлов. Ард хоцорсон түгтгэр хөх гүйцэн ирж сая би амигч намарсан босуу иймд чи наад улгчноо надаас бүү харамл гих байдлаар нүүр бардан байх ажээ. Хариуд нь тэрбээр нэр нүүргүй архирав. Үнэн дээр ч эр биенд янаг нэг байх ёстой бол хүтлээ харамлах сэтгэл мөн нэг байх ёстой байжээ. Энэ хоёр үлгчнийг минийх гэж архиралдан бас л дорхноо уралцаж гарсан бөгөөд ихэлсээр дулаан хайрхны хүн доор нэг хэсэг хэмгэлв. Тэр зураа түгтгэр хүүхийн цээжин талд маш их хүч биеийг олж мэдсэн аж. Дороос нь мултран гарахтайгаа зэрэг арга барилаа өөрчлөн баахан зуралцсныхаа эцэст нэг удаа ялалт хийсэн болжээ. Энэ зур босод чон уван цуван ирсэн байлаа. Дулаан хайрхны хүүгээс айн сүрдэж алсуур тойрон дими архиралдаж байлаа. Үлгчнийг цааш явмагц дулаан хайрхны хүн мөн л хайр найргүй химлэн хөв. Ард нь нөгөөдүүл нь дис дараагаараа цуурах боловч явах тусмаа алслагдсан хоцорсоор нэг мэтгэд ор сурггүй хаягдсан байв. Бараа үл тасрахаас ганцхан түгтгэр хөх тэрээр гид сүлэн хүлэн чангарснаар хэдэн 100 алхмын зайтай харайлгасаар байлаа. Цаашдын явдал гэвэл эцэж цусгийг хизээж үзэмгүй ямагт нумнаасаа мултарсан сум шиг харайлгадаг байсан үлгчин өдрийн хагас яваад ядарлын туйлд хүрч яг зогсов. Энэ зураа хэд дахин цогсон амарсан бөгөөд амрах болгон дээр дулаан хархны хүүг аль байдгаараа аргадаж байв. Өөрөөр хэлбэл омогтой бүхнийг дороо сүгтгдэг өнөөх үзэсгэлэнгоо биеийн явсаар эргэлхэг нэгний гарт орж үнэн ч ханчинд болъё гэж байгаа нь тэр юм. Гэтэл бас амрах бүрийд түгтгэр хөх гүйцэн ирж ширүүн тулдаан болж байлаа. Эцсийн удаа зад хэмлүүлэн хөлтөө хүн шарх олон хаягджээ. Бусд нь аль хэдийн ор сурггүй болсон тул одоо дулаан хайрхны хүүд туйлынхаа зорилгыг лавтаяа хангах цаг нэгэнд тулсан ажээ. Энэ бүхэн бол байгалийн шалгалт мөн. Байгалийн жилийн дөрвөн улирлыг хамгийн хатуу хайрганаар үлгчэнд нь түр зүрийн онцгой хүч чадал өгөөд түүгээрээ азарган чоннуудыг уралдуулан шалгах бөгөөд энэ шалгалтыг дулаан хайрхны хүн нэр төртөө даван туулсан нь энэ байжээ. Нэмэн өгүүлэхэд хэрэв байгаль ингэж шалгагдаггүйсэн бол чонын удам ухсаа доройтсоор аль хэдийн үнэг шиг дорой амтан болсон байх буюу эс бол чон гэдэг араатан энэ дэлхийгээс бүр мөсөн сүнсэнч байж болох юм. Туйлын хүслэн биелэгдмэгц мань нэрийн хүч тэнхэл тасран биеийн сал сулрах аж. Тэр дашрамд бусдтай хэрүүл тэмцэл хийх ба атаажтай болон уралцах сэтгэл замхарч нам тайван амьдрах хүслийн аяндаа мөрөөдөж эхэллээ. Үлгчин ч өөрсгөө бие махбод өөрчлөгдснөөс гадна өөрийнхөө хүч чадлаар хувь заяаныхаа ханыг олж авсандаа сэтгэл ханан баярлах ажээ. Ийхүү хоёулахнаа ирээн тарлан цасаар хучигдсан хэсэг сархиагт өдрийн нар баруунаа шингэхээс аваад шүн өнгөрч үүр цайх хүртэл нам тайван унтаж амрлаа. Энэ завцар ямар нэгэн хөндлөнгийн гай гамшиг тохиолдсонгүй. Ард хаягдсан чон удаа дараалан ирсэн боловч үлгчнийг үнэртэгтэйгээ зэрэг уг хэрэг аль хэдийн өнгөрснийг мэдэн ой гутрах аж. Зарим нэг нь пэх хайран юм яаран болч шүү гих мэт хамраа гутчуулан буруу харан хөвтжээ. Гэвч дулаан харихны хүүд өшрөг сэтгэл хиндэн ч төрсөнгүй. Инчлэн үлгчний хойноос хуангүй тавхилдаж байх зураа би битгийг хичнээн хатааж өтөө хэрүүл тэмцэл хийлцснээ эргцүүлэн бодсонгүй. Үүгээрээ тэд ёстой чонын хөвгүүд бөгөөд үүгээрээ ч тэд бид бол аль ч амтнаас давуу шудраг гэж уг төрлөө багтдаг байж ч мэднэ. Гэтэл тэдний дунд нөгөө түгтгэр хөх алга тэрээр сүүлжингийн шийдвэрлэх ширүүн тултанд
хөл бэлтэн хоцорсон чигээрээ хаягджээ. Хойштын хувь заяа гэвэл тэр тэндээ шархны халуунаар хөвгч байж мэднэ. Эс бол эдгрээд төрсөн өссөн нутгаа тэмцэх буюу эсвэл амь зуухаар аль нэг тийш тэнүүчлэгч байж мэднэ. Эс бол эдгэрэн ядаж хэвтэх зуурт нь хөндлөнгийн гай хүн төрлөختийн нэг нь дайралдан зохин алж арсыг хуулан авч одох ч юм билүү. Юр ирээдүй юмыг хэн яахан мэдтгсэн билээ. Үйлийн үр ирэхэд үлссэн бүргэд дээрээс тэнэт бүүн улаан голыг таслан авах хүртэл аюул бишгүй байдаг билээ. Үлгчнээр цугларх систем дотор хөөрхий тэр төгдгөрийн тухай бодох хэн ч алга. Тэд зөвхөн хувь хувиа бодно. Хувь хувьдаа үзэсгэлэн үлгчний ариун бэлэгт золгож чадаагүйдээ гутарцгаана. Зорьсон зорил сансан санаа нэгэнт дэмий өнгөрснийг мэдгтэйгээ зэрэг бийсийн ядрал туйлдаа хүрсэн тодорхой болж өөрийн эрэхгүй унтаж амархал чухал болжээ. Үүлгүй тэнгэрт нар хэдий мандаж өглөөний жавар арилсан хойно үлгчин дулаан харихны хүүтэй нэгэн зэрэг сэрв. Чилүүргсэн бийсийн сунгон суйнасны дараа дулаан харихны хүн үлгчнийг халамж дэрийн ёсоор илэн таалахад үлгчин хариуд нь сэтгэл уяг таашаан одоо бидэн амьдралаа бодох цаг болсон босуу гих мэт эсхэн дуугаар гинэн урт сайхан цээжинд нь толгой өгөн шүргөөлөө. Ирэм хоёрын найрсах чимээнээр нөгөөдөл цөм сэрв. Ойр зураа нам тайван эв санаа нэгтэй найз нөхдийн адил бололцжээ. Ханилсан хоёрыг баруун хонш чиглэн явхад хүү та минь энэ хоёрыг үдэж гаргаж өгье гэцгээх мэт даган гарцгаав. Дараа нь тэд нэг нэгээрээ сугран үлцээр алга болсон байлаа. Дулаан хайрхны хүү гид сүлсэх ядрах хоёрт нэрвэгдэж эхлэв. Ингэхээр аль ч амтны ядаг болдог билээ. Гэлтрэг шогших хоёрын хооронд арай ядан явна. Энд тэнд идчихмээр барьчихмаар юу байна вэ гэж эргэн тойрныг ширтгээс ирээн тарлан засанд хучигдсан мэл цагаан тал цэнхэр хөгц зэрэглэлээс хөшөглсөн урт урт шил нуруудаас өөр юмгүй байлаа. Сэтгэлд эргэлтгээс төрсөн нутаг дулаан хайрхан. Түүндээ хөрвөл ядаж хадны борохт нь бишгүй байдаг билүү гэж бодогдно. Ард нь үлгчин 2 хоногийн өмнө адууны мах эзэн нь тэр үедээ сүрхийн амьсгаад дуулсан боловч одоо эд шингэцсэн дээрээ явах тусам хүч чадал нэмнэ. Гэлээж тэр түүнийг ханилсан ирээ гэж үзэн ард нь даган явах аж. Урдтай нэгэн дэрст хонхорд хэсэг гөрөөс хэвтэж байсан бөгөөд түүнийг дулаан харихны хүү гинэт харан сэтгэлэн сэрхийн сэргэв. Биеийнх нь ядралд орхноо мартагдаж булчин шүрмсэн аяндаа эрчлэн зангирав. Гэвч бас гай ухсхийн үсрэхтэй ямар нэгэн юмд бүдэрч дугуйлдан унав. Үүндээ сарсан хамраа шалб авсныг хэлэхүүн өвдгийн эрхэнд нүд ирээлжлэн ухаан балартна. Гаслан гангнан босож зээр гөрөөсийн байсан газар руу харвал үлгчин нэгийг нь аль хэдийн дарж авсан байлаа. Үүнд түүний баярлсан гэж ихтэйхэн тэгээд бас тэр амтд сайхан хоолыг бараг ганцаараа эзнийг хэлэхүүн гидс цацаж сэтгэл тэнэмэгц үлгчнийг хайрлах сэтгэл шинээр төрсөн бөгөөд юр эдний амьдралын халуун бат холбоо эндээс ч эхэлсэн байж мэднэ. Тэндээс дулаан харахны хүн им юугаа дагуулan өөрийн таваар өнжин хонон явж өссөн төрсөн нутагта 9 минут хүрчээ. Анх очисон даруйд ураг төрлүүдээс нь аваад уг нутгийнхын үлгчнийг үзэн ядан гадуурхах аж. Иймд манер юуны өмнө им юугаа өмгөөлөн хамгаалах хэрэгтэй байлаа. Энэ талаар өдөр тутам явган хэрүүл гарах болсон тул тэр бүхнээс аль болохоор зайдуу явахыг хэрхэмлсэн бөгөөд ингэснээр тэдний амьдрал бусдаас аяндаа тасрав. Хоёр бие нэгэн адил идэр залуу эв түнжин маш сайн ан гүрөөнд хоёулахнаа явна. Олсон олзоо ёстой сэтгэл харамгүй хуваалцна. Ингээд хин хинд нь ийм сайхан амьдрал хизээч байгаагүй аж. Хэдэн сарын дараа үлгчнийг эд томорч хүл хүндрэн ан авд тууштай явж чадахгүй байлаа. Тэрээр арга буюу эдэж тэжээлийн хойноос ганцаараа зүтгэн. Яг энэ үеэр хавар болж ойр хавийн айл амтд өвөлжөөнөөсөө гарan ийш тийш нүүдлэн холдож одсноос гадна хүмүүс үр төлийн алдахгүй явах гэж адуу малаа харж хандах нь чангарав. Хотын ноход нь хүртэл тун сэргэг болж хоттой хонинд оруулахгүй боллоо. Гэлээж тэрбээр зүтгэн заримдаа 5-6 хоногоор ч алга болно. Тэр зураа өөрийн гидсийг өгрийн яс өгсөн малын сэг төдийгөр зогоож аваад айлын холт руу гитэн мэран.
Тэгээд эс бүтвэл адууруу дайран азаа үзнэ. Түүнээс бүтвэл зээр хөөж үзнэ. Энэ нь ч бас амаргүй. Ганцаараа хөөж гүйцэхэд бэрх юмны нэг. Ингээд аргаа барахтаа туулаа ирэн бод шинжлэхэд хүрнэ. Энэ үедээ сайхч нь амьдрах гэдэг алалцах тайснаас хэцүү гэдэг хүн хоорондын яриаг сонссон бол өөрөө ирэхгүй тийм ёстой тийм гэж дун алдах байсан биз. Гэвч тэрээр өмнөө тулгарсан үйл хэрэг бүхэнд 10 хэдэн төрлийн арга ухааныг гаргаж чаддгаараа эргэх бүрдээ ирэхгүй ол зомогтой байдаг байлаа. Сүүлийн удаа явахын ихийг яваад олсон олз тун тааруу тураалын төлд хүрсэн хөгшинооны зовлогтой ирэхэд үлгчн нь зулцгалсан байлаа. Аманд хоолоо өмнө нь хаямгц үлгчин нялхарсан биеэ арай ядан өндийлгэн босов. Илхэн хөвлөд орон багтан нам унтгүй мунтаж байсан 8 нэлцраа бэлтрэг хүүтэн чаварт цохигдсон нэг жигдийн нарийн дуугаар цуйгалдан үлдэв. Эрт үрдэ амин нэр энэ мэтийг сонирхох байтугай дуу чимээнээр нь чихсэн цогтдог байсан гэж. Гэтэл одоо тийм биш болжээ. Харах тусам нүд булааж өнөр нь хүртэл ариухнаар ханхлана. Хооштой өдөр хоног ирэх тусам бие бэлдэр өсөн торнож улмаар сэтгэл булаалаа. Гэвч үүнийхээ зэрэгцээгээр хомхой долгомцгон чигтээхэн ихийнхээ мэмийг уран тасгаж залхихаас яавч буцамгүй болсон тул ир юм хоёр бэлтэргээ тэжээхийн төлөө өөрсдийнхөө бисийг эцэцэл цуцтал зүтгэв. Хажуугаар нь тохиолдсон гай гамшиг бас ч цөөнгүй. Нэг яваад ирэхэд бэлтрүүнүүд нь хөөцөлтөнд тоглож байгаад нэгийгээ өндөр хатнаас нисгэсэн байх бөгөөд тэгээд тэр нь түүнээс болон үхв. Дараа нэг өдөр нь бэлтэргнүүд наранд гарan тоглолцож байхад бүргэд нэгийг шүүрэн авч удав. Эцсийн удаад нэг нь гидснийхээ хэрийг үл мэдэн идэж орхиод бас үхсэн байлаа. Ийм дэр юм хоёр санаа сэтгэлийн талаар ядмаг бөөн зөвөр эдэлж байлаа. Хүн бүр хүүхдээ хөлийн дөрөнд гарын ганцанд хүрэхийг зорддог бол чон бэлтэргээ хөлийн гүрөөнд амын цуснд хүрэхийг хэрхэмлдэг ажээ. Энэ ёсоор дулаан хайрхны хүн өлгчөнтэйгөө 6 сар зүтгэснийхээ эцэст нөгөөдүүлээ биетэн ам зүухтай болгож сэтгэл амарлаа. Бодвол эдний амьдрал ингээд нэг амрах баймарсан гэтэл тэгдэггүй. Дүн өвлийн хөтөн эд дундаа ормогц өлгчний аашцан гинэт хувирлаа. Хэдэн өдөр үдшийн бүрэнхийгээр дулаан хайрхны хідэн хориглыг дамжин улам гүйвэрч ойр орчмын бүх эрсийг дуудан цуглуулж аваад за одоо та нар миний хойноос эр бираа үзэлцэх цаг чинь болсон гих мэт жавар сүрэн давхиж гарлаа. Энэ бол гин биш зан, гинэт биш хууч гихчээр ингэх л учиртай юмсан ч. Үлгчнийг даган давхихсдын дунд дулаан хайрхны хүү мөн оролцов. Гэвч нодингийн шигээ биш. Ямагт үлгчний ард бөгөөд түүндээ нүүр талтай, нөгөө талаар хөл улдах бусад гадуурхах энэ тэр бүхнээс гадуур харин ч айлган сүрдүүлнэ. Айгуу дураа хөрвөл үлгчөнтэйгөө элбэн зад хэмгчиж хаяна. Эцсийн бүлэгт үлгчөнтэйгөө ахин бэлэг зогцоод уг нутаг дулаан хайрхан руугаа бутсан билээ. Хойштын үйл явдал гэвэл өнгөрсөнтэйгөө ав адил. Тэр байтугай өнгөрсөн эргэн тавцаар эдэр насаа өнгөрүүлсэн гэж хэлж болох байна. Ганцхан онцлон тэмдэглүүштэй нь одоогоос 4 жилийн өмнө өнөөх жил бүр тавцаар ирсэн өвлийнхөө гүйдлээс буцах замдаа нэгэн бод малын шинхэн сэгдээр санамсаргүй очсноос болж үлгчин хойд хөлөө хавхтуулжээ. Гайтай тэр хавхнаас хөлөө авах гэж үе түмэн үйлээ үзсний эцэст хүн ирэхийн балаанаар тэр хөлөө тас хазаж үүрт доглон хоцоржээ. Тэр цагаас эхлэн үлгчний бие өөдөлсөнгүй. Нас ч өөрөө ирэхгүй хөтлөн уруудах замдаа орсон ажээ. Мөн тэр цагаас хойш үлзий болсон дулаан хайрхандаа хорогдохоос өөр хааш хөдөлсөнгүй. Өнөөдрийн хувьд үлгчин хазах шүд бараг өгөөтэй адил. Харах нүд алгүй болоод улцсан. Толгой салга ан амтан барих байтугай бэлэн байгаа ид шиг идэх. Гэхдээ хальт авах нь ерийн хэрэг болсон бөгөөд гагцхүү үзхийн ихийг үзэж өвөр муу санаа бүхнийг олсон хөгшнийхөө авилаар амьдрах болсон ажээ. Хөгшин ч үлгчнөөс эхлэн бэлтрэгнүүдээ хүртэл цөмийг бүрдүүлж аваад тархтын цагаан тал руу тааваараа шогшино. Хөгшний ард залуу ир им хоёр дараа нь бэлтрэгнүүд тус бүрдээ дэг журамтай явж байхад тэдний бүлд саяхан нийлсэн залуу азарган хажууд нь гав ганцаараа тэрээр байн байн түрүүлэх гэж өвгөнтэй мөр зэрэгцэнэ.
Хөгшний сэтгэлд үгүй энэ тэнэг юунд надаас түрүүлэх гээд байна вэ гэдэг игдүүцэл төрж түрүүлгийг завдах бүрд нь архиран шавалзна. Үнэн дээр нэг сүргийг толгойдоо авч явах амаргүй. Ялгүйхэн осолтлоор ямар ч аюулт хүрч болдгийг хөгшин тун сайн мэднэ. Гэтэл азарган чон дотроо үгүй юу яасан удаан явна вэ? Ингэж явснараа бид хизээ юугаа олж идэх билээ гэж бодон бухимдана. Зүүн хойноосоо босон бараан хар үл урагш нүүн нүүсээр огторгүй бүрэн бүрхлээ. Ингэс хийгээд айхтар ширүүн бороо орохыг хөгшин чонол сайн мэдэх бөгөөд тэр завшаанд ойрхон зураас ам тосцож болно гэдэгт бат итгэнэ. Гэвч цаг эрт айл хонор түүнийхээ оройн саамыг сааж ундгаа тавьж байгаа үе санаж. Тэртээ зүүн өмнөх тархтын гол хэмээх бяцхан голын дагуу хідэн хотоос хүн малын дуу чимээ тасралтгүй сонсогдно. Хамгийн наад захын хотын ноход хуцав. Энэ бол тэнд чон явж байна гэж шуугилдж байгаа нь тэр. Хөгшин чонцоог тусан чангаснаа. За энэ ч юм ээ гэж бодон шогшоогоо үргэлжлүүлв. Ноход хуцаар нэгийг нь мань хөгшин аль хизээний сайн танина. Тэр нь бол бие том бяр чадал ихтэй, улаан халтар хоншоортой, хонхор цүн сүүлээ цэрвэн дээрээ хаян саагалзан тавьдаг нэг ширүүхэн гайхал байдаг аж. Хөгшин чон тийм чи намайг хотондоо мөн ч олонтой оруулаагүйсэн билүү. Одоо зүгээр надад ч хот руу ч ухсхийг чадлалга. Чи ч гэсэн хөтөлч шүү дээ гэж бодож явлаа. Мань хөгшин тэр бүх нохойн хуцалтын дотроос бас нэгийг танив. Тэр нь бол нас залуу, сонор сэргэлэн, тавхай хурдтай, зүрх цагаан хар гिचий. Эзэн нь ямагт ад үзэн үл мөлхөн тижээдэг учир чадалт орой гансны мод шиг болтлоо гурайц нэг муу амтан байдаг байжээ. Хөгшин чон түүний тухай бодохдоо чи юу? Хуцах чинь аргагүй. Барааны газраас байтугай давааны цанаас чимээ авдгийг чинь би мэднэ. Хөл чинь хурдан, ухаан чинь сэргэлэн. Уг нь чи манай төрөлдөлд хүрсэн бол таарах байлаа. Гэтэл заяа чинь тутаж хот цахан хоолны шах руу голдон төрчтэй гэж бодно. Азарган чон тэр нохтоос нэгийг нь ч үл танина. Ингэж дими шогшгийн оронд энэ айлуудын хот руу орохсон доо гэж л бодно. Тархтын голын айлуудын зүүнээ ирэхэд зүүнээс нь бэлчээртэй гарч ив адууны төрөвч гарч ирв. Чоннуудыг гинэт харан зог тусаж толгоон өргөн хамар тачгнуулна. Хөгшин чонч эдний дунд яваа хитэн мордыг сайн таних байлаа. Мордын дотроос татанхай хонготой хар хэрмэр урагш түрэн гарч ирснээ хазан харахад бэлтгэн газар завчлав. Энэ бол бүр чирт цагийнхан танил байлаа. Мань хөгшнийг анх хөлн бүрөөнд аман цуснд хүрч байх үед юмсанжээ. Энэ морж баг балчир даагандаа байсан цаг хөгшин чоны эцэг түүнийг ирээдүйдээ үр хүүхдүүдэд минь аюултай хурдан морь болно гэж үзээд нэг шөнө өөрийн дагуулan очиж барьж идэхийг шийдсэн аж. Тэгээд хонгонд нь хүрч чадсан боловч ихэн ам биеэ үл харлан хамгаалж дайрснаас гадна азрах бүрч аюултай эцэг чонын ар сэрэмнээс бөөн хэсгийг тас хазаж хайсан байх бөгөөд эцэг чон тэр зундаа өтөнд баригдан насан эцэс болов. Энэ морж төрөлхийнхөө хурдыг алдан жирийн унааны морь болсон ажээ. Энэ учраас хөгшин чон нас бие гүйцэж энэ тэрийг эргэцүүлэн бодохтой болсон цагаасаа эхлэн энэ морьтой дайралцах бүрдээ харуулсалтайгаар нас барсан эцсийнхээ үлдээсэн их гавьяаг санан багтдаг байлаа. Живч дайсан гэдэг хизээд барагдан дуусах учиргүй. Нэгийн дармагц ард нь бас нэг үлдэн залган авч байдаг тавилантай. Тэр ёсоор татанхай хонготой хойноос эндүүр мижил цусмын нэг морь ирж игдүүцэн газар завчлах нь түүний төрсөн дүү байлаа. Эдний эзэн нь өндөр биетэй, янхгэр цээжтэй, өргөн шанаатай, шарангуйтар царайтай, бүргэжиг хурц харцтай нэгэн ахимаг насны хүн байдаг бөгөөд татанхай хонготын дүүг нас бий гүйцсэн цагаас эхлэн үе юунан чонхон авалдаг болсон юмсанж. Иймд мань хөгшин чон морь эзэн хоёрыг хинээс жилүүтэй танихаж үнэндээ сүүлийн жилүүдэд дулаан харахны бүх чоныг тэр эрэл алхаа алж алс холын нутаг руу хөөхөө хож бараг байхгүйтэй адил болгосон байжээ. Хүн бүхэн чонын арга залыг багтан ээдээ мөнч тэнгэртэй амьдан шүү дээ гэдэг байхад тэр хүн чонын арга ухааныг өөрийнхөө алганыхаа зураас их харж байгаа мэд тодорхой мэддэг байлаа. Үүгээрээ тэр ир
ойр орчны бүх чонын эрлэг болсон нь бөгөөд гэвч хөгшин чон өмнө нь бусад чоноос гаршгүй арга ухаан гаргаж чаддгаараа өдий хүртэл өлөгчөнтэйгөө 9 минут яваа нь байжээ. Сувран гарч ирсэн адуу төрүүлснээ гүйцэн нэгэнд ороод тунрав. Унаг даг багчууд нь энэ яваа чинь юу гихч вэ гэх байдлаар хошуурн тасарч байтал онгон дэлтэй хар хүрэн азраг гинт давхин гарч ирж тэднийг зад элтэн тотгош хумж чон руу толгой өргөн тавьшлах болов. Энэ азраг бол хөгшин чонын эцгийн амь насанд хүрсэн азраг мөн. Гэвч хөгшин чон түүнд өшин хонцгонох сэтгэл алга. Харин ч идэр залуугийн амьдрал сэтгэлд нь тун таашаалтаагаар орхож чи болоо сүрэгт чинь би халтаж үл болохыг сайн мэднэ гэж урдах замаа хөөсөөр байлаа. Тэнгэр бүрхсэн навсарсан хар үл эхнийхээ ширүүн туслыг пис буулган газар хаялав. Дараахан тань цахилгаан гэлсгийж орчлон дэлхийг хуржигнүүлв. Гэлсгийн хурц гэрэлтэн нүд гэлбэн нэг үе таг сохор мэт болох бөгөөд инхийг урд өмнө бараг үзээгүй бэлтгэргнүүд айн сандран гаслалтаж ихий орон чигцэлтэн. Бороо улмаар ширүүсэж аянгийн дуу үргэлжлэн нэжгэнэхэд бэлтгэргнүүд тасралтгүй гаслалтаж идэр залуусан ч айн сүртгэд хүрлээ. Харин хөгшин чононд энэ бүхэн юу ч биш. Үүнээс цааш цахилгаанд дайрагдан өөхөх хүртэл бичгүй байдгийг мань хөгшин сайн мэднэ. Сэтгэлдээ тэр ээдээ энэ бороо эдшийг бидэндээ ирэхгүй хайрлан биз гэж бодно. Хажууд нь азарган чон үгүй энэ хар борооноор ингэж явах хэрэг юу вэ? Үүний оронд уул хадныхаа мухрыг сахин хөвтөж байсан бол юутай сайхан байх билээ гэж бодно. Хөгшин явсаар л байна. Тархтын голын айлуудын зүүн өмнө хагас өртөө хэртээ эцснээ хөл татаж борооны эсрэг харан хөвтөв. Үүндээ хөгшин ямар ч дохио өгөөгүй боловч бусд нь мөн тийм хөвтөх ёстой аж. Аянгийн дуу алс нэжигнэх боловч аадрын ширүүн оролт шавшсаар байлаа. Юр нүдэнд үзэгдэж жихэнд сонсогдох юм алга. Гэвч хөгшин ам тосдох юм аяндаа ирнэ гэдэгт бат итгэж хэвтгэжээ. Энэ нь чухам юу вэ? Тэгж өөрөө аманд орж ирдэг хөөх тус хаана байсан бэ? Энэ бодлыг залуу азарган бодон уурлана. Хөвцээр байдал шүн дунд өнгөрч бороо арилга тийшээ хандна. Гэлээж хөгшин хөвцээр ээдээ ирэхгүй ирэх л ёстой байдгсан гэж бодно. Гэтэл гинэт хон майлалдах чимээ гарав. Энэ бол яг хөгшний сананд зүгэнсэн хэрэг мөн. Ширүүн бороонд хотноосоо тасарсан хон уруудан явсаар орж ирэх нь энэ аж. Үнэр нь хамрын үзүүрт ханхалж сэржигнэх борооны симхийгээр бараан сүдрэн тодрон юугүй нүмрэн орж ирэхэд хөгшин чон чухам ямар хон барж авахаа бодов. Хамгийн түрүүнд сэтгэлд нь тарган эрг буухаж гэвч мань хөгшин боли би түүний чинь дийлэхгүй шүү дээ гэж бодов. 2 жилийн өмнө нэг айлын хотод орохдоо тарган эрг барьж аваад түүндээ дийлхэн чирэгдэж ногтод нь бариулчгаа шахсан аж. Дараа нь хурган хон санаанд нь орно. Махан зөөлөн болоод амттай ихнийг мань хөгшин сайтар мэднэ. Гэвч эмгийн би туйлд арай хүрэхгүй болов уу гэсэндээ нэг төлгөрөн өсрөн багалзуурдан авлаа. Төлөг цовхчин хөгшнийг дороо хийж дээр нь тонгочов. Гэлээж мань хөгшин тайван дими ноцолтод тэнхээгээ барах хэрэггүй шүү дээ гэж бодно. Халуун цус амандаа орж иртэл өгтөөсөр төлөг тонгочих тусмаа өөрхийн хоолойг өөрөө таслахыг мань хөгшин сайн мэднэ. Төлөг газар унан баахан тэжлсний дараа мань хөгшин ам шүдээ салхан авч ундилөө. Иргэн тойронд юу болж байгааг ажихад хоёр залуу аль хэдийн нэг нэгийг унган идэж дэрэгдэнд бэлтгэргнүүд ухаангүй ховдголон бөксөө тонтгонуулан зулгааж байлаа. Нөгөөтэй нүргсэн хон зайланд цухтахыг бодохын оронд тэнэглэн ширтэж зогсох аж. Дэрэгт нь хөгшин өлөгчин төлгөний нэмгэн цамиас эхлэн идэх гэж нутчин ядаж байлаа. Мань хөгшин чи намайгаа хүлээ гэх байдлаар өлөгчнийхөө хошууг хойш түлхэн өөрөө төхөөрч эхлэв. Ил ажилд дадлагтайч байлаа. Юуны урд сэвсдээ нь гутгахгүй хичээн гүзээг нь салган авч хойш тавиад амгалан тайван идэж гарлаа. Хоёр залуу чон гидсээ цатмагц дахин хон руу орж айл амандаа дайрлсныг барилан хаялах болов. Ингэж гимэн тэд сэтгэл ханан цаддаг байлаа. Бэлтгэргнүүд нь дагалдан жижиг хургууд хөөн тавхилдана.
Энэ бүхний хөгшин өмнөхөө тайван идэх зураа ахид ажиж байсан бөгөөд өөрөө ч мөн идэр залуудаа ингэдэг л байсан аж. Ээдээ идэр залуу нас гэдэг чинь ийм л байдаг даа гэж бодсноо. Үгүй энэ бүхний эцэст гай болдог шүү гэж бодогдсон дотор нь зарсхийв. Иймд мань хөгшин дутуу идэн өлгчөнтэйгөө уулынхаа зүг яаран зүтгэв. Тархтын голын адагдах нэгэн хол үүрийн шаргалт хувьягаар хонь тасран утсныг мэдэж бөөн шуугаан дэгдэв. Чон нохоод орсон байх гэдэг бодол хүн бүхний сэтгэлд орж нүд нь орой дээрээ гарan сандарцгаана. Хойноос нь явах морь мал хаа юу байдаг билээ гэж нэг хэсэг мөнгнаад унаатай хідэн хүн явлаа. Тэр хүмүүс чон идсэн сэг үзэж бүрч шогшров. Энэ манаах тэр танаах үгүй энэ хэнийх вэ гэсэн үг хүн бүхний амнаас гарна. Энэ тэмдгүй хэсэг хэсгээрээ тасарсан хонгийг чаа хэмээн цуглуулах зураа учруулсан шархтсан хон тоолон мөн л шогшролцов. Чоныг хараан цүхэлцэх нь маш их алгасан, цохихсон, арсыг нь хуулгасан гэдэг үгийг дор бүрнээ өгүүлнэ. Тэдэн дээр шар оройд хуучин хилэн малгайн хар хүрээг урагш тарж өмссөн ахимаг насны янхгэр ир хурч ирэв. Энэ хүн өөр хотын хүн бөгөөд хөгшин чонын голд орсон танил цэрэн чимэтгэгч байжээ. Тэрээр өглөө адуунт мордон цуглуулж яваад булаа явдал болсныг мэдээд энд иржээ. Өглөөний мэндийг урдчлан мэдхийн оронд цэрэн чимэд "Пэ юутай тоогүй юм болох нь энэ вэ?" гэж харуулслаа илэрхийлж нөгөө хүмүүсийн халаглалаа үргэлжлүүлэн урсгахад ээдээ унтах нойрондоо харан бол үүнээс ч илүү гай гарц дайрандаа гэдгээр бүгдийн амийг таглав. Дараа нь тэр сэг шархтай хонь нэг бүрийг ажиглан байн эрүүгээ майжин дулаан харихны зүг ширтэж байлаа. Тэндээ цэрэн чимэд элдв дими яриа үүсгэн цаг нөхцөөсөн зүйлгүй адууга тун харив. Тийхүү харж унгаа уйж сувын адууга бэлчээрт нь гаргасныхаа дараа ойр орчмынхон чадмаг ирсийг орон гэртээ урин дулаж цуглуулв. Эдний айраг нэртэй сайхан цугларгасад сүгнэн тавьсан айргийн амтрхан уух зураа голын адгийн айлын хон чононд орсныг харилцан хөөрөлдөв. Ийхүү үг яриа аяндаа дэлгэмэц цэрэн чимэд "Тийм ээ. Би өглөө очиж нэгэнгүй үтсэн. Хонь хядсан чонын дотор 2 мөн хөгшин чон оролцсон байдаг шүү" гэхэд хүмүүс "Үгүй эн чинь юу гинэ?" гэх мэт гайхан биегээ харлаа. Тэр дундаас цэрэн чимэдийн найз гонч гэгч "Хээ нэж. Цэрэн чимэд минь чи тэр чоныг үзээгүй байж бас хөгшин залууг нь яаж мэдсэн хэрэг байна да гэж ёжлон асуулаа. Хариуд нь цэрэн чимэд ажиглаж чадвал андшгүй гэж өөдөөс нь нэг сайн харснаа. Нэг төлгийг 2 чон идсэн байлаа. Тэгэхдээ ясын тойруулан зулгаасан атал гүйцэд идсэнгүй. Уг нь залуу чононд бол нэг төлөг гэдэг чинь нэг удаагийнх нь таарган хол байгаа юм. Хүмүүс "Нээр нь тийм шүү дээ" гэж амандаа өгүүлэлцэв. Цэрэн чимэд "Ер нь 2 чон нэг малыг дундаа идэхдээ бие биес үрсэн ухаангүй шумбддаг байтал тэр төлгийг 2 чон цээж бөксөөр нь хуваан тун аятай эдснийг үзэхэд ир юм 2 л байж таарна да. Энэ даруй гончог ээдээ тэглгүй дээ" гэж хэлв. Цэрэн чимэд "Бүксийг нь идсэн чон махны найл зөөлнийг дагуулan идэхдээ ямагт зулгаан салбруулсныг үзэхэд хариугүй хөгшин ээдээ өлгчин л байх ёстой. Харин цээж талыг идсэн байдал өөр махыг ихвчлэн тас хазаж зөөлөн яс мөгөөрс мэтийг мэрсэн байв. Ингэхлээр энэ ямар чон байж таарах вэ? Ээдээ ир хөгшин чон нь тэр байж гэж нэг нь хэлв. Энэчлэн цэрэн чимэд бусад сэг уруудсан хонь нэг бүрийг наривчлан ажигласнараа чон тус бүрийн нас шүд бяр хүч тоо байх ёстой гарынхаа алганы зураасыг харах мэт дэлгэрэнгүй ярив. Дэрэгдэх хүмүүс нь дув дуугүй чих тавин чагнах бөгөөд дотроо түүний үнэхээр гарамгай судлагч болохыг танин багтцгаана. Ярианыхаа төгсгөл цэрэн чимд энэ чононууд дулаан харихнаас л ирэх шиг болсон. Сүүлийн жилүүдэд хөөж тууж нэг ч үгүй болгосон бололтой билээ. Нэг бол ганц хоёрын зэрэг хашир юм үлдсэн ч байж мэднэ. Эс бол өөр газраас явуулан юм ирж нутгалсан байж мэднэ. Юу ч гэсэн одоо гиз цадсан дээр нь араас нь үргэн бэлд уруулж авлан байгаа. Хүмүүс тгий гэж амандаа хэлв.
Маргаашнаас эхлэн тархтын голын айлуудын шон дээр нас бий гүдсэн хурдан морд сойгдов. Хүмүүс хоор зураа чон авлахыг ярилцаж хүүхэд багчууд даган тахвалдах гэж хөл хөөр болно. Зарим нь 2 хөгшин чонын тухай сүр бадруулан ярихдаа ээдээ тамин энэ хойд ууланд чинь жилдээ 1-2 удаа гадагш гарan гидсээ затгаж авдаг 2 хэцүү хөгшин чон байдаг гинэ. Тэгэхэд олны дунд хаширт тоологддог нэг нь. За түүний чинь хэн үзэж ирээд айлдаж байгаа хэрэгвэ? Хэн юу байх вэ? Цэрэн чимэдгүй урд хотын хон чононд орсныг үзээд хэлж байна. За яршиг цэрэн чимдийн үе тэгж барин тавин дэгсдүүлэхийг мэдэхгүй хэн байх бэлээ. Үгүй баримтын тодорхой гаргаад байгаа юм. Гэтэл бас тэр 2 хөгшнөөс гадна бэлтгэргэн 2 залуу чон явсныг сайн мэдж байгаа юм. Мөн дөө тэгжил дэгсдүүлдэг хүн байгаа юм. Хэрэг чи миний үгийг үнэмшихгүй байгаа бол яах вэ? Өөрөө яваад үз. Ингээд авлах өдөр чинь хизээ билээ дээ. Нөгөөдрийн маргааш байх нь юу ч билээ дээ. Одоо л цатгалан дээр нь хөөж хөвтөхгүй. Үгүй эдсэн даруйд нь хөөхөр юу ч болдоггүй. Эдсний амаараа гаргаж орхиод гүйцэтгэхгүй болдог гин. 3 дахь хоног дээрээ л эдсэн нь эд шингэж яаж чаддаггүй дээрээ байдаг байх. За энэ ч мөн цэрэн чимдийн үг байна. Үнэн ч юм уу худал ч юм уу хэн мэдлээ. Айгүй бол унаа мордын чинь гарц болж магадгүй л байх. Олны дунд иймэрхүү яриа гарсан боловч авлалтад тэд бие уриалав. 3 дахь хоногийн өглөө дулаан харихны араас үргээхэд оролцох хүн 20 шахам өвөртөн нуугдан отож байгаад тал руу хөөн цохих эрс 10 болжээ. Уулын ард гарсан хүмүүс нэг зэрэг хашгиралдан урагш тавьшлаа. Үе үед дарин цэнэгт сахиур буугаар буудах бөгөөд дуун дулаан харихны хад чулуу дамжин нүргэж орьссон бүхнийг нь цочоо хаж. Энэ даруй залуу үлгчин босон хариж уул өдөө мацав. Ард нь бэлтгэргнүүд аюул болж байгааг мэдэх боловч эрхлэн тоглон цогхоо эрхэмлэн наан цаанаа орон тахилтна. 2 дахь удаагийн буудалтанд залуу 90 чон босон харив. Тэрээр хүнд нойрноосоо гинэт сочин сэрсэн тул ухаан илий балай. Нэг үе хааш явах ухаанаа олохгүй мансуурснаа мөн л уул өөд мацав. Тэр өдөр мөн халуун эдсэн хоол бас ч хүнд амьсгаатхын ихээр амьсгаадна. Уулын оройд гараад эргэн харахад бараагаа харан тавьсан хүмүүс унсан мориндоо ташуур өгөн хашгиралтна. Ургаш харахад илгэн хүргэн өнгөтхад сархааг эзэлсэн игц завчим ингэр бөгөөд түүний өвчлээ болсон ганг жалгын нэг рүү өлгчөн бэлтгэрнүүдтэйгээ орох үзэгдэнэ. Хай энэ нь зөв шүү. Буруу юу гэж залуу чон сэтгэн эргэлзэх аж. Ингээд нөгөө зүнэг хаа вэ? Учир утга нь үл ойлгогдох ийм цагт түүнийг бараад бол дээр байж мэднэ гэж бодон ойр тойрноо нэгжин харав. Дахиад л буун дуу. Энэ дуу аимшигтай дуу. Урд өмнө энэ дууг тийм ойрхоноо сонссон удаагүй. Сонссон байлаач гэсэн буун дуу бүх чонын төрөлхийн цог зайл сүр чавхлан нэг мөсөн сөнөөгч нь байлаа. Залуу чон урагш суг өсрөн уулын уран өөрийн ухаангүй оров. Ардаа тэр алд дэлэм газар өмхийхар зурвас хайснаа өөрөө үл мэднэ. Энэ үед хөгшин чон өвлзий болсон хадныхаа мухарт хэвтсээр байлаа. Үнэндээ гиз хагас цадсан тэр нэгэн цагаас эхлэн хай хит ойроос идсэн хоол айгүй бол амь насанд цөв болж болох шүү гэсэн нэг айгүй бодол боллон сэтгэлд нь эргэлзээр байсан аж. Өнөөдрийн хувьд уулын араас хүмүүс гинэт хашгиралтан тавьшихад мань хөгшин учрыг бүрэн мэдсэн бөгөөд уулын бэлт эртний танил хүн нь унаа морьныхоо хамт хүлээж байгаа нүдэнд үзэгдэх шиг болжээ. Хүмүүсийн дуу ойртох тусам мухартаа шигдэх боловч тэсвэрлэнэ. Буун дуу байн пин хийхэд амин сүнсэн зайлах боловч тэсээд л байна. Эцэст нь 2 хүн мордийнхоо амьсгааг дарсаар дэрэгтэн нэрэн бууж дүнгэр дангар ярилцахад сэтгэл шулуудан айн мэгдэхээ бүрэн мартав. Мордын чонын үнэр аван хамар дуугархан гэдрэг угзрахад эцэст нь хай гэж тогтоож аваад тамхиад цэцгав. Энэ бүхэн мань хөгшөнд маш тод хадны мухарт хамтдаа байгаа юм шиг байлаа. Урд өмнө хүн амьтантай ингэж тулгарч байсан удаагүй бөгөөд хүний үнэр дэрэгдээс хичнээн аягүй байдгийг анх удаага үзэн ой готов.
Гэтэл татсан тамхины нутаа хадны хөндий рүү орж ирэн хамар нармайг шархируулан найтайлгах гэж сандрав. Энэ бүхнийг хөгшин чон даван туулах гэхдээ нүд анин хошууга хадны мухар руу гүнээ шигтгсэн тул амьсгаа тагчран бараг муурах шахлаа. Хүмүүсийн мордон явмагц мань хөгшин гэдрэг гулган хөндийхөн аман дээр ирж хоншоорын үзүүр төдийхнийг гадагш гаргаж агаар амьсгалав. Нөгөө хүмүүсийн үнэр ба татсан тамхины нутаа орчин тойронд шингэн ханхалсаар аж. Сэтгэлд нь одоо хүргэн хүүхэн хөөрхийн муусан ач нар эдэр цагаас өдий хүртэл ханилсан хань эмгэн бурал үлгчнөө дис дараалан бодов. Ээддээ тэд маань юу ч л болсон бол над шиг анир чимээгөө хэвтэж байж амиа аварсан болов. Үгүй байх. Яавч чадаагүй байх. Гэгчлэн хүргэжлүүлэн бодлоо. Өдрийг арайхын өнгөрүүлж аваад үдшийн бүрэнхий болмогц хадныхаа мухраас гарав. Иргэн тойрныг наривчлан ажихад бүх юм хуучин хэвдээ. Хөгшин чамд айх зүйл аюулгүй гих мэт аж. Гэлээж хөгшин болгоомжлно. Аюул бүхэн болгоомжгүйгээс болдгийг сайн мэдэх тул хадны оройд гараад иргэн тойрныг дахин ажигласнаа. Тамин та нар байна уу гэж намуухан дугаар уянгалуулан үлв. Гэтэл анир алга, юу ч алга. Хөгшин чонын сэтгэлд би чинь энэ хорвоод гав ганцаараа болчих нь үү гэдэг бодолд хүрэн гол нь харлалаа. Айх болгоомжлог цүмийг мартан ахин уйллаа. Уйлах дуун хад дамжин цууратаж үдшийн сэрүүн тунгалаг агаарыг нэмэн донсолгоно. Гэлээж хариу алга, юу ч алга. Дээр нь тэнгэр тун тунгалаг, төгрөг сар төг төгмөн одод гэлэлцхэн ихэр гэлэлцэх нь гагцхүү мань хөгшнийг ширтэн өвгөн чи одоо гав ганцаараа болсон шүү гэх мэт байлаа. Дэрэгд нь уул хад өвс ургамал навч нахаа бараан сүдрээ ийш тийш хаян сэрвийх нь мөн л мань хөгшнийг өвгөн чи энэ хорвоод ганцаараа болсон шүү гэх мэт аж. Эрт урдтаа 100 бүх бэлтгэргнүүдээ хүн амьтанд хядуулж орхиод шүнэн үлгчэнтэйгөө хоттоо хонинд нь орон сүйтгэж үс хонцонгоо авч байсныг санав. Гэтэл одоо тэр цаг биш. Тэгдэг нас ч аль хэдийн талын утсан тул хөгшин зөвхөн гуниглана. Гэтэл дулаан харихны зүүн өндрийн өврөөс нэг чонд хариугүй дорой дуугаар гиншин үлв. Энэ бол эмгэн нь. Би энд эсэн мэнд байна шүү гэж байгаа нь тэр билээ. Хөгшний сэтгэлд ашгүй тэр маань мэнд гэж бодогдсон боловч хариу дуугарсангүй. Эмэгчин азарган ач үрс юугаа санан од мөчтийг гүлрэн ширтэв. Энэ үеч тэртээ тархтын голынхон нам гүм адуу малаа бэлчээрд нь гаргасан тул цүм гэргэртэй байжээ. Айл бүрийн тоноор гэрэл улалцсан. Хүүхэд багчууд нь тараг эдэм мэтийг дур мэдэн эдснээрээ гиз цатгалан бөгөөд унтахад бэлэн. Гагцхүү томчуудынхаа яриаг сонирхон орд ирэн дээрээ хөлбөрлөлтөн. Өдрийн ан авалтанд оролцсон нэг нь нийт 5 бэлтрэг, нэг үлгчэн, нэг эр чон алав шүүдээ гэхэд үгүй нөгөө цэрэн чимдийн эр им 2 хөгшин чон яалаа. Тэр ч харин байгаагүй шүү. Хэрв байсансан бол төдий олон хүн тэгж самнан үргээхэд заавал гарах ёстой. Тийм цэрэн чимэд настай томоотой хүн мөртлөө үе ингэж барин тавин баримт гарган дэгсдүүлдэг иргэн билээ. Ил ярийн дундуур гадаа нь үсгэлэн муу хар гिचээ онд сонор сайтаагаараа алс ууланд чон үлхийг сонсоод хар яр хуцав. Ухаандаа тэр хүй тэнд чон уйлж байна шүү. Тамин мэдээрээ гэж бусад нохтод мэдээ хүргэх гэсэн хэрэг байлаа. Гэтэл гэрийн эзэн үгүй энэ муу гिचээ ингэж гэв гинэд хий хуцдаг бүлгчин шүү. Айлынхөө гараад нэг сайн дас цохоод орхиоч гэв. Эхнэр нь үнснийхээ малтуурыг барин гарав. Удаж түдсэн ч үгүй хар гिचийг ганхийн гасалсан бөгөөд тэрээр муу хувь заяанд гомдож үнсэн дээр очиж цагиргалан хэвтжээ.